Цаана эрхэм үзэгчдээ та бүхний хоороо амгалан айлтгая. Нээлттэй хэлцүүлэг нэвтрүүлгийнхээ өнөөдрийн дугаарыг эхлэж байна. Тэгэхээр өнөөдөр бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр байгаа. Монгол улс 2005 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах тухай хуулиа шинжилсэн найруулж хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болгон өөрчилж улсын хурлд өргөн барьсан ийм цаг үе тохиож байгаа. Тэгэхээр ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг бол бусдад л адилхан нийгэм, эдийн засаг, соёл урлагийн бүхий л үйл ажиллагаанд тэгш эрхтэйгээр оролцох ийм хүмүүс байдаг. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагаас энэ удаад 2015 оныг бүх нийтийн хүртээмжийг хангаж чадварыг дээшлүүлэх гэсэн урайнд ор энэ жилийг бол зохион байгуулж явуулж байгаа. Тэгэхээр нээлттэй хэлцүүлэг нэвтрүүлэгч гэсэн энэ урайг бол хүндэтгэн хүлээн авч мөн одоо энэ урайнд нэгдэж нээлттэй хэлцүүлэг нэвтрүүлгийнхаа өнөөдрийн дугаарыг үзэж та бүхэндээ хүргэх гэж байна. Тэгэхээр хэлцүүлгээ эхлэхийн өмнө нэвтрүүлгийн өмнөтгэл болгож дараах мэдээллийг бид хүргэнэ. Монгол улс 2008 онд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцэд нэгдсэн. 2014 онд Аз намхан далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулсан эрхийг бодит болгоё Инчоны стратегийг хүлээн авч соёрхон баталсан. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеягаас жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон зарласан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж хэн бэ? Бие махбод, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын совхон бусад төрлийн бэрхшээлтэй нийсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хөгжлийн бэрхшээлтэй гэж ойлгоно гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулинд заажээ. Өнөөдөр дэлхий дээр 1 тэрбум гаруй хүн ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй байгаагийн 200 сая хүн нь үйлдэлийн бэрхшээлтэй байна. Харин Монгол улс 2014 оны байдлаар 99573 хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэсэн үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэл байдаг. Эдгээр иргэдийн 44709 эмэгтэй хүн байна. Нийт 99573 хүний 35681 нь төрөлхийн, 63892 нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй байна. Олдмол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өвчин буюу осол гэмтлийн байдлаар навч үзвэл 45365 нь ердийн өвчний улмаас, 6746 нь мэргэжлээс шалтгааллах өвчин, 2513 нь зам тээврийн осол, 2134 нь үйлдвэрийн осол, 7134 нь ахуйн ослоос үүдэлтэй байна. За ингээд бид нэвтрүүлгээ бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлаар хийж байгаа юм байна гэдэг нь бол одоо манай нэвтрүүлгийн эхнээс харагдсан байх. Ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэгт бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон одоо төрийн яам холбогдох байгууллагын төлөөлөгчид ирсэн байгаа. За зарим нэг төлөөллийг би бас танилцуулах зүйтэй байх. Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэлтсийн дарга Батулам. За хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Эрхэнбаатар. Чойн оров, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төвийн захирал. За Алтайхүү нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Алтайхүү мөн одоо манай нэвтрүүлгийн хойморт бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо яг төрийн бус байгууллагуудыг төлөөлөн ажилдаг тэргүүнүүд, ерөнхийлөгчид, гүйцэтгэх захирлууд бол бас ирсэн байгаа. Ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол дүлий, тэрэгэнцэртэй, хараагүй гэд одоо бидний мэддгээр бол олон одоо төрлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. За тэгэхээр би бол асуудлыг өнөөдрийн гол эзэд болох хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээсээ эхэлнэ. Гол нь та нар маань өнөөдөр асуудлаа гаргаж өгөх хэрэгтэй. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр мэдээж бол эрүүл мэндийн хувьд бол эрүүл хүмүүстэй бол харьцуулшгүй өөр гэдэг нь бол ойлгомжтой. Гэхдээ Монгол улсын иргэнийхээ хувьд бол ялгаагүй гэж би хувьдаа зүгээр эрүүл үнийхээ хувьд бодож байгаа байхгүй. Тэгэхээр харин та нар маань энийг яг одоо миний бодож байгаа шиг бодож байна уу? Эсвэл юу гэж тайлбарлах вэ гэдгийг л би сонсомоор байна л да. Тэгэхээр за чулуун долгороос эхлэе те. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг маань бие эрхтний цоо тэгээд мэдрэхүүн чадах нь тодорхой нэг хэмжээнд алдагдсан хүмүүсийг хэлнэ гэж конвенцээр тодорхойлж байгаа. Гэхдээ энэ одоо алдагдсан байдал нь орчны саадтай нэгдэн нийсний улмаас нийгмийн харилцаанд бүрэн дөрөв оролцоход саад учруулж басан хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж байгаа. Тэгэхээр энэ дээр орчны саад гэдэг том ойлголт гарч ирнэ л дээ. Тэгэхээр орчны саад нь нийгэм нь одоо биднийг хүлээж авч байгаа нийгэм нь биднийг ингээд эрх тэгшээр хүлээж авах юм бол хөгжлийн бэрхшээл багаснаа гэсэн ийм том ойлголтоос энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц батлагдсанаас хойш одоо дэлхийн нийтийн бодлогыг баримталж явж байгаа. За
Чулуун долгорын хувьд бол Монголын тэрэгэн цэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүнээр ажилладаг ийм хүн байгаа. Тэгэхээр нэвтрүүлэгт бол өнөөдрийн манай хэлцүүлгийн нэвтрүүлгийн тайзаа зарсан хүмүүсээ суулгасан байдлыг нь бол би бас их нааштайгаар хүлээж авч байгаа. Оролцогчид маань өөрсдийнхээ санаачлагаар үгүй ерөөсөө энэ төрийн байгууллагын удирдлагууд маань одоо энэ хүмүүсээ бол бид хоймортой суулгах хүсэлтэй байна. Угаасаа хандлага бол тийм байх ёстой. Одоо ингээд энэ хандлага өөрчлөх ажлыг өөрсдөөсөө эхлэе гэдэг санаачлагын дагуу манай хойморт бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл ирсэн байгаа. Тэгэхээр энэ төлөөлөл бол ямар хүмүүс вэ гэдгийг нь бол би ерөөхдөө тухай бүрдэн танилцуулаад явуулнаа. За Баатаржов хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгчтэй миний түрүүний яг асуусан асуултан дээр та бас яг чулуун долгор шиг товчхон хариулаач. За юуны өмнө телевиз үзэж байгаа та бүхэндээ болон төр засгийнхаа бид бүхнийг дэмжиж ажилладаг та бүхэндээ олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдрийн мэндийг хүргье. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг бол ямар нэгэн одоо үйлдэлээс хязгаарлагдсан бусдын адил эрх хэдлэх тийм хүнийг л хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг. Яагаад гэвэл хөгжлийн бэрхшээл гэдэг бол хүн болгонд адилгүй одоо хуваарлагдаж ногддог учраас энийг бол хүн болгон зөв ойлгох хэрэгтэй. Жишээлбэл одоо гарных байж болно, хөлнийх байж болно, сэтгцийнх байж болно. Энэ бол зөвхөн бэрхшээл болохоос биш яг хүн дээр тусах юм бол яг л бусдын адил эрх хэдлэх ийм л иргэн хүн байх хэрэгтэй. Тийм учраас нь бид нэр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг битээ ялгуурлан гадуурхаач. Бусдын адил хамт адилхан эрхийн одоо хүндэтгэж үзээрэй гэдгийг л одоо тавьж байгаа. За Оюнбаатар дараа юу гэж бодож байна? Хөгжлийн бэрхшээлтэй хүн бол тухайн хүнд үүссэн байнгын согог түүн дээр нэмэгдээд нийгмийн хандлага эерэг биш байх юм бол тийм ээ. Хандлагаас үүсээд орчны хязгаарлалт нэмэгдээд энэ хөгжлийн бэрхшээлийг үүсгэж байгаа. Гэхдээ бид нэг хуулийн тодорхойлолтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж тодорхойлж сольсноор бол энэ хандлага өөрчлөгдөхгүй. Одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тодорхойлж байгаа эрүүл мэндийн загварлаас өөрөөсөө аргачлалыг бид өөрчлөхгүйгээр энэ асуудал цаашаа шийдэгдэхгүй гэж бодож байгаа. За таны хувьд Цэрэн Бонцог те? Цэрэн Бонцог бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн төвийн тэргүүнээр бас ажилладаг байгаа. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар бол яг тодорхойлсон манай хүмүүстүүд ярьлаа. Тэгэхээр миний хувьд бол хүмүүс нийгэм маань хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг утгаар талаасаа хүлээж авах нь бол эерэг болсон. Одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол бусдын адил хүн юм аа гэдэг бусдын адил хэрэгтэй юм аа гэдэг л нийгэм маань хүлээж авч чадгаа. Тэгэхээр тэрний нэг жишээ ч гэсэн одоо төрийн бус байгууллагууд хоорондоо нэгжиж ажиллаж чадаж байна. Тэрний жишээг олныг дурдж болох жишээлбэл одоо төрийн одоо зэрэгс хөгжлийн үндсийн төвөгт чинь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгайсан сургалт явуулдаг жолооны курс өөрөө гаргаж өгч байгаа жишээ нь. Хөдөлгөөн үйлчилгээ эрхлэлт юуны хөдөлгөөн үйлчилгээ юуны төвлөө. Жишээ дарга үйлчлэрэ. Тэ эдэгчл одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тодорхой хэмжээний жолооны курсын дээр суралцж байгаа хүмүүс одоо санхүүжилт олгож эхэлж байна гэж. Ингээд яасан бэ гэхэл бид нар 2012 оноос хойш нөгөө хоорондоо олон ярилцлага юу хийсэн хүчин төрийн бус байгууллага төрийн байгууллага хоёр хоорондоо нэгдэж ажиллаж чадж байгаа нэг жишээ энэ илэрлэж гэж үзэж байна. За гэрэл хөгжлийн бэрхшээл гэдэг ойлголт нь өөрөө өмсөж өөрчлөж ирсэн юм байна. Миний хавьд энэ хүмүүс өвчтөө хүмүүс юм аа. Эсвэл бол ерөөсөө халамж дандаа бусдын халамж дэмжлэгэнд амьдрэх хүмүүс юм а гэдэг ойлголт байсан бол яг энэ конвенцаар энэ хүмүүс бол эрх хэдлэгч хүмүүс. Гэхдээ түрүүний ярьдгаар тухайн хүний бие эрхтний согг нь орчны саад хүмүүсийн сөрөг хандлагатай нийлээд хөгжлийн бэрхшээл гэдэг жинхэнэ утгаар нь үүсгэж байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр яг одоо шилх өнөөдөр Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрийн чадвар алдалтаар нь шилгүүлдэг. Би олон жил 70% хөдөлмөрийн чадвар алдсан хүн. Ингээд үндэд эхэлж ин гэдэг маань нөгөө хөгжлийн бэрхшээлийг бас буруу ойлгож тайлбарлах, буруу хандлага төрүүлэх тийм үйл явдал болж байгаа юм л да. Тэгэхээр энэ эднийг ингээд өөрчлөхгүй байх юм бол бас нөгөө буруу хандлага ойлголт байсан хэвээрэл байх болно. За гэрэл бол Монголын хараагуучдын үндэсний холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа тийм. За тэгэхээр баясгалан дараа үгэл манай үзэгчид бас ерөнхийдөө бараг таних бах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үндсийн зөвлөлийн тэргүүнээр бас ажиллаж байгаа. Ингээд баясгалан дараа юу хэлэх вэ? За тийм баярлалаа. Тэгэхээр хөгжлийн бэрхшээл би бол ерөнхийдөө хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг одоо энэ нэр томьёоноос нь эхлээд ер нь хүлийн зөвшөөрч чаддаггүй. Асар дургу ханддаг. Одоо юу гэдэм бэ? Нэрнээсээ эхлээд маш буруу байдаг. Тэгээд энэ хөгжлийн бэрхшээл гэдэг үг нь өөрөө хөгжлийн бэрхшээлийг үүсгэждэг. Ерөнхийдөө өөрчлөл илүү зохимжтой. За ер нь бол яг олон улсад бол одоо чинь ерөнхийдөө бол чадвар алдсан хүмүүс, чадвар алдалттай хүмүүс ч гэдэг юм уу те. Ийм байдлаар хэрэгэлдэг. Түүнээс биш манайх шиг одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэгэл одоо нэг тийм тусдаа бүр нэгтэй нийгмээс гадна
хүмүүсээс их ондоо хүмүүс юм шигтэй нэг ийм байдал одоо чинь нэрнээсээ ихтэй одоо маш том саад үүсгчихсэн байдаг. Тэгвэл энийг жишээлбэл хуулинд би түрүү нэвтрүүлгийн эхэнд сюжетэнд үзсэн уул нь хуучин одоо байгаа л да хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хууль гэж байсныг одоо өргөн барьчаад байгаагаар бол хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай гэдэг би иргэн гэдгийг хүний гэж солиод хамгааллын гэдгийг эрхийн гэж сольсон байна гэж харсан байхгүй. Тэгээ хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг байж л байгаа ш. Тэгвэл энэ саналтай бусад хүмүүс санал нийлж гин одоо баясгалан дарга ярьж байгаадаа нэр томьёоны хувьд хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлүүлэх нь зохимжгүй байна уу? Юу гэж бодож байна? Ер нь энэ тал дээр солих гэдэг санал манай байгууллагын нүдээс хөгжлийн бэрхшээлтэй хэрэгс гарч ирсэн л да. Тэгээ бүр солих тухай санал аваад тодорхой нэр одоо асуулга явуулаад нэр томьёоны комиссээр хүртэл бас байж болох өөр хөлбөрийн талаар ярьсан харамсалтай нь бол солигдог үл дээ. Солигдог гэсэн үү. За уучлаарай үргэлжлүүлээ хэлтээ та. Тэгэхээр хөгжлийн бэрхшээл энэ бол миний ойлголтоор бол тухайн хүний одоо чинь харахгүй байх, сонсохгүй байх, явж чадахгүй тулгуур эрхтний бэрхшээлтэй байх, одоо сэтгцийн өөрчлөлттэй байх эднэр бол ер нь бол гол асуудал биш ээ. Тэр бол тухайн хүн дээр тохиолдож байгаа л зүгээр тодорхой хэмжээний бэрхшээл мөн үү гэвэл мөн. Гэхдээ хөгжлийн бэрхшээл мөн үү гэвэл үгүй. Би бол юу гэж ойлгох юм бэ гэхээр ойлгоод байгаа гэхээр ер нь хүмүүсийн хандлага ч гэсэн сүүлийн үед яаж өөрчлөгдөж байгаа байна гэхээр ерөөсөө хөгжлийн бэрхшээл гэдэг бол нийгмийн зүгээс, шийдвэр гаргагчдын зүгээс хүмүүсийн буруу ойлголт, буруу хандлагын одоо чинь үүднээс одоо чинь бий болж байгаа тэр саад үр дагаврын үндсэн дээр л одоо чинь тэр бэрхшээл, жинхэнэ саад бэрхшээл тэнд л бий болж байдаг. Одоо чинь дарга нар хүний төлөө ажил хийхгүй, буруу шийдвэр гаргаад одоо буруу ажил хийгээд явах юм бол тэр бол одоо чинь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ч биш энэ нийгэмд ерөөсөө л бүхэл төвшөнд ерөөсөө л хөгжлийн бэрхшээлийг үүсгэж байна. Энэ өөрөө айгүй том өргөн ойлголт. Тэгэхээр энэ бол хүний бие эрхтний бэрхшээлийг одоо чинь харахгүй байгааг нь хөгжлийн бэрхшээл гэж үзнэ гэх юм бол манай нэр томьёо бол асар буруу. Энэ нэр томьёоноос гэхэд энэ хандлага маш буруу байна. За нэр томьёон дээр нийлээ. Цэдэн балга түрүүний асуултыг товчхон хэлнэ шүү гэдэг чи. За. Хөгжлийн бэрхшээл гэдэг нэр томьёо бол бид нар түрүүн баясгалан даргын хэлдэгтэй санал нэг байна. Үнэхээр бас бэрхшээл гэдэг чинь л хүний бас гэмтэл, согог, үүтлээс шалтгаална. Гэхдээ хөгжлийн бэрхшээл гэдэг биднийг бол нийгмээс тусгаарлаад байна. Ялгуурлан гадуурхаад байна шүү дээ. Энд болох зөв хандах хэрэгтэй, анхаарах хэрэгтэй байна. За баярлалаа. Цэдэн балгаа бол Монголын дүлийн иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. За би Гүнжилмаа хчиг бас саналаа хэлэх байх гэж бодож байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төвийн тийм. Тэр нь бол нэр томьёоны хувьд бол би одоо нэг тэгээд өөрчлөлт байхыг бол хүсдэггүй. Ер нь бид нар өөрсдөө энэ хөгжлийн бэрхшээл нь өөрөө юутай байдгүй гэхээр зэрэг нийгмийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол нэг тусгай бүлэг хүмүүс юм а гэж хүлээж аваад байдаг. Бид нар ч бас өөрсдөө бас бид нар бол бас нэг арай өөр гэдэг юм уу, бид нарт одоо ямар нэгэн арай өөр юм байх хэрэгтэй гэж бас одоо хандаад байдаг. Энэ хоёр өөрөөр хэлбэл бид нар зөрчилдөд байдаг. Уг нь бол шууд одоо бид нар ч юм уу нийгэм өөрөө бид нартаа уусаад бид нар нийгэмд уусаад ингээд амьдрах юм бол энэ чинь одоо цөм болоод ингэж амьдрах боломжтой юм аа. Тийм учраас ер нь нийлэх хэрэгтэй. Ер нь тусгай ер нь одоо тусгай ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгэмшүүлэхэд одоо тусгай эрх зүйн орчин гэж байхгүй, тусгай Монгол улс дотор дахиад хөгжлийн бэрхшээлийн Монгол улс гэж байхгүй учраас бид нар тухайн хууль эрх зүйн орчинд өөр тодорхой хэмжээний хамгаалалтуудыг эдлээд одоо нийгэм рүү ороход хамгийн чухал. За баярлалаа. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэгт ирж оролцож байгаа би бас яам тамгын газрын хүмүүсээс нэг асуулт асуугаад байгаа юм. Магадгүй эдгээр хөгжлийн бэрхшээлтэй энэ хүмүүст маань ч гэсэн хамаатай асуулт. Өнөөдөр яг статистикийн хорооноос гаргасан тоогоор бол Монгол улсын хэмжээнд 99,753 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гинэ. Тэрний 63,992 нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй. Олдмол буюу амьдралынхаа явцад тий
Одоо нэг тэр дундаа би эндээс нэг ийм тоо харсан. Энийг задлаад би түрүү үзүүлсэн учраас товчилж байна. 7134 нь ахуйн ослоос үүдэлтэй гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бусад тоотой ингээд нөө олдмолыг ингээд хуваасан тоотой энэ тоог харьцуулах юм бол хамгийн өндөр ердийн өвчний улмаас гэдгийн дараа орж байгаа. Тэгэхээр монгол хүн өнөөдөр нийгмийн амьдралд оролцоод одоо энэ ахуй хүрээндээ ер нь амьд явах, эрүүл байх, тийм нөхцөл боломж, орчин, бодлого, бодит байдал байна уугүй юу гэдгийг та нар нэг хариулаад тааж. За, Батулам дараагаас эхлэв. Хинээс эхлэв? Микрофон аваад За тэгэхээр 2014 оны статистик тоог бол та сая хэллээ. 2010 оны хүн ам орон сүнсний тоогоор бол 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа. За мөн үүний одоо 60% нь бол олдмол бэрхшээлтэй, одоо 30-40% нь бол төрөлхийн байгаа. Тэгэхээр энэ нь бол яг үнэхээр одоо сүүлийн үед бол нийт олдмол бэрхшээлтэй иргэдийн 70-80% нь бол одоо зам тээврийн осол гэмтэл, одоо барилга байгууламжийн одоо осол гэмтэл, ахуйн шин чанартай ийм осол гэмтлүүд байгаа. Тийм учраас хөдөлмөр аюулгүй байдлыг анхаарах, хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх, осол гэмтлээс сэргийлэх энэ асуудлуудыг бол одоо хөтөлбөр хууль дүрмийн хүрээнд бол яг одоо хөдөлмөрийн яам болон одоо бусад газрууд бол энийг яг одоо тусгаж хэрэгжүүлж ажилладаг. Бидний ч гэсэн гол асуудал бол өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй ажиллаж байгаагийн үр дүн харагдаж байгаа юм байна уу? Одоо энэ тоо багасдаг ч юм уу тий? Урьдчилан сэргийлт хийгээд байгаа бол багасах ёстой. Нөхцөл амьдрах орчныг сайжруулаад тэр хүн одоо нэг харанхуй нөхөн дунаа төлөө хугалахгүй нөхцөлийн ахуйн нөхцөлийг бүрдүүлээд байгаа бол энэ тоо багасах ёстой. Тэгэхээр жилээс жилд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоо нэмэгдэж гэнэ үү хасагдж гэнэ үү гэдэг дээр за Эрхэнбаатар дарга хэл. Ахуйн шалтгааны болмоос хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа үний тоо бол байна. Нэгдүгээр бид бол одоо хөдөлмөрийн аюулгүй байдал, өдрийн осол энэ талаар бол эргэцсэн орчин бол хангалттай бүрдсэн байгаа. Юу нь хангалтгүй байна? Зүгээр бол энэ бол одоо бид өнөөдөр маш өндөр их эрсдэлтэй хурдтай юм нийгэмд амьдарч байна. Тэгээд хүн хойны өөрийн бас анхаарал бас хариуцлага бас их шаардлагаж байгаа. Юуны хурд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог нэмэгдүүлэхэд нөлөөлөд байгаа? Одоо манай нийгмийн манай угаасаа хөгжил нь өөрийг хурдтай байна да. Тэгээд юуны хурд? Байшин бариад байгаа нөө юу? Энэ бүгд дээр бас өөртөө бас тэрнийг дагаад бас их өндөр эрсдлийг бас бий болгож байгаа. Бас энэтэй уялдаад зүгээр би яг шууд бол өвдгийн хөдөлмөрийн аюулгүй байдлын улмаас одоо тийм хөдөлмөрийн бэрхшээлтэй хүний тоо одоо борсон өснийг бол шуудраг бол хэлдэг. Наранжаа дараа за саналаа хэлж. Ирсэн бүх дарга нар нэг удаа саналаа хэлнэ. Саяных дээр яг саяных дээр саналаа хэлж тэ. За Монгол амьд явах эрүүл байх нөхцөл байна уу? За саях дээр хэлэхэд бол ерөөсөө одоо яг манай байгууллагын хувьд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цогц үйлчлэгээ, тусламж үйлчлэгээ үзүүлдэг төрийн ганц байгууллага байгаа. За эндээс хараад байхад юу гэдгүү гэхээр бэрхшээл нь ерөөсөө хувь хүний өөрийн мэдлэг, эрх зүйн мэдлэг багтаа байдгаас ер нь гол шалтгаан үүсэж байна. Тэрнээс нийгэм бол хөгжих ёстой. Нийгэм явдаг салбар болгон өөрийн тухайн орчин нөхцөлийн аюулгүй байдлыг хангасан дүрм журам гаргасан байдаг. Тэгээ аль салбарт ч явж байгаа иргэн өөрөд машин тэрэг унаад явж байгаа иргэн ч гэсэн өөрснөө аюулгүй байдлаа дүрм журмаа хангаж аюулгүй байдлаа хангадаггүй. Нэгэнт осол гэмтлээс ч юм уу ямар нэгэн байдлаас олдмол бэрхшээлтэй болсон бол тэрийг цаашдаа яах ёстой юм. Би нэгэнт бэрхшээлтэй болсон бол ямар арга хэмжээ авах уу гэдэг эрх зүйн мэдлэг байхгүйгээс бол ер нь нэлээд асуудлууд бол үүсдэг. Тэгэд энэ микрофон олцсон боломжн дээр хэлэхэд ер нь юуны төрийн байгууллагууд ч тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр тусмаа хэвлэл мэдээллийн байгууллагуудад энэ эрх зүйн мэдээллийг олгох тал дээр нөлөөллийн ажлыг нэлээд явуулж өгөөч. Яг одоо манай нийгэм тулгамдж байгаа юм бол салбар болгонд хийдэг байгаа ч гэсэн гол зүйл нь бол ер нь хаана мэдээлэл багтаа байгаагаас байна гэж ойлгож байгаа. Та бол нэгэнт хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг тодорхойлолтод орцсон хүн бол яах ёстой гэдэг үгсээс нь ярьчлаа гэж би ойлгочлаа. Тэр бэрхшээлтэй болохгүй байх тийм нөхцөл нь байна уу гэдгийг би байх нөхцөлийг би бас ярьлаа л да сая урьдчилан сэргийлэх мэдлэг байхгүй аль талаас ямар мэдээлэл явуулах ёстой юм. Одоо жишээ нь хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажилдаггүй хамгийн наад зах нь зам тээврийн осол гэмтлээс бүсээ зүүхээ мэддэггүй цогтууруулах хундаа хэрэгэлдэг. За ирж байгаа тэр зам тээврийн олдмол бэрхшээлийн 60-70% нь зам тээврийн гэмтлээс болж ийн гэж энэ дандаа ядгүйхээр хувь хүний өөрийн хариуцлагагүйгээс л болдог. Ийм асуудлууд байгаа учраас энэ нөлөөллийн ажлыг нэлээд сайн хийх шаардлагатай юм байна гэж ойлгож. За чанаруу дараа. Тэгэхээр энэ ярьж байгаа тоо баримтыг үзэхээр үнэхээр нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
одоо ихэнх хувь нь бас нөгөө амьдралынхаа явцад хөгжлийн бэрхшээлтэй болсон байна гэдэг бол бас их хэцүү энэ өндөр тоо харагдаж байгаа. Тэгэхээр бид нар бол одоо үүдээ эрүүл байгаа иргэдэд тийм ээ ославаар одоо нөгөө хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа гэж ингээл ажил хийж явах явцдаа гэр орондоо тийм ер нь бол бүхэл одоо орчиндөө амьдралынхаа явцад хүн осол аваар гэмтэлд өртөхгүй байх хөгжлийн бэрхшээлтэй тий болохоос урьдчилан сэргийлэх юм дээр бол одоо иргэд бол бас анхаарах ёстой. Энэ дээр бол одоо би Наранчаа даргын хэлтгтээ бас санал нэг байна. Мэдээж нөлөөллийн сургалт сурталчилгаа одоо мэдээлэл те бүхэл нийгмээрээ энд одоо бас анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгэхээр энэ дээр бол төрийн байгууллагууд нь бас мэдээж хууль эрх зүйн очноо сайжруулах, за хөгжлийн бэрхшээлтэй иргэдэн холбоод нь бас ажиллах, за янз бүрийн сургалт сурталчилгааны байгууллагууд нь бас энэ дээр иргэдэд мэдээлэл өгөх зэрэгээр ер нь нийгмээрээ бид нар энэ дээр ач холбогдол өгж урьдчилан сэргийлэх тийм ээ ославарт орохгүй байх, хөгжлийн бэрхшээлийг амьдралынхаа явцад авахгүй байх, олдмол одоо бэрхшээлтэй болохгүй байх талаар бид нэр нийгмээр анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Алтайхуу дараалт микрофон өгчтэй. Тэгэхээр нийгмийн халамжаас үйлчилгээ авдаг хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдээл байгаа зү. Энэний та нар зүгээр яг ингээд хуулийн дагуу үйлчилгээ үзүүлэхээс гадна энэ яагаад ингээд байнга өсөд байдаг юм бол энэ юунаас болдгийм бол гэдэг учир шалтгааныг олохын тулд тэрийг одоо магадгүй дээд яам тамгын газар нь бас гаргаж өгөхийг гэдэр шаарддаг ч байж магадгүй. Иргэн хүнийхээ өнцгөөс та нэг тайлбарлаад бас албаны хүний зүгээс хэлээд гэж. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай нийгмийн халамж үйлчлэгээний ерөнхий газар бол хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэгийг үзүүлдэг. За нийгмийн халамжийн үйлчлэгээнд хамрагдаж байгаа иргэдийн тоо бол мэдээж жилээс жил өсөж байгаа. 2015 оны байдлаар гэхэд 211 мянган орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэнд давхарсан тоогоор нийгмийн халамжийн үйлчлэгэнд хамрагдсан байдаг. За энэ бол мэдээж түрүүнд манай удирдлагуудын хэлснээр дагуу бас мэдээж дэд бүтцийн орчин нөлөөллийн ажлуудыг маш сайн хийх шаардлагатай болов гэж бодож байна. За мөн манай ерөнхий газар дээр бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний хөтөлбөр гэж бас хөтөлбөр хэрэгждэг байгаа. Энэгээрээ дамжуулан бид нар бас шинээр баригдж байгаа барилга байгууламж за мөн энэ нийслэлийн хэмжээнд орж хувьсаа өөрчлөгдөж байгаа өөрчлөлтийн дагуу бид нар бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийг сайжруулах талын ажил нөлөөллийн ажлуудыг бас маш сайн хийдэг байгаа. За тэгэхээр манай одоо хойно ирсэн төлөөлөлт микрофоно шилжүүлчих. Тэгэхээр яг миний асуусан асуулт юу гэсэн гэхээр Монголд өнөөдөр би ив эрүүл сав саруул одоо нийгмийн амьдралд оролцож яваад орой гэртээ яг ив эрүүл сав саруул очих уугүй юу гэдэг бол баталгаа их муутай болчиход байна шүү дээ. Тэгэхээр энийг та нар үнэхээр тийм байна гэж хэлцэх үү? Эсвэл үгүй ээ, уул нь бол альтайхан сайхан амьдраад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог нэмэгдүүлэхгүй байх орчин нөхцөл байгаа шүү дээ гэж хариулахаар байна уу? Аль нь үү? Товчхон хариул явууч. Микрофоноо дэш нүгчээрэй. За. Сайн байцгаана уу? Юуны төрөнд миний бодож байгаагаар бол бид бүтцээ сайжруулах ёстой. Яагаад гэвэл зам талбай байна. Одоо өвлийн үйлрэлтийн халтаргаа гулгаа гэдэг чинь бас л хүнийг бас хөгжлийн бэрхшээлтэй болгоод байна. За. Микрофон хурдан өгөөд ирч. За. Тэгэхээр энэ бэрхшээлийнхаа төрлөөс шалтгааллаад хөгжлийн бэрхшээл маань үүсгэж байгаа хүчин зүйл нь бол төрөл бүрийн янз бүрийн байгаа. Тэгэхээр сонсголгүйчүүдийн хувьд болохоор зэрэг одоо дээр үед бол эм тарианаас болж те голцоо одоо дүлэрч ийсэн. Тэгтэл одоо бол яагаад энэ сонсголгүй одоо шинээр төрж байгаа хүүхдийн тоо багасахгүй байна вэ? Яагаад энэ эрүүл мэндийн яам маань энэ дээр анхаарахгүй байна вэ? Энэ үүсгэж байгаа хүчин зүйл нь юунаас болж ийн вэ? Тэнд одоо хэрвээ эмнэлгийн буруу хүчтэй эм тариагаа тарьсан бол тэр одоо эмчид хариуцлагын тогтолцоо байна уу? Тэгэхээр сонсголгүйчүүд маань болохоор зэрэг төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс. Бусад бэрхшээлүүд маань бол олдмол байж идэг. Сонсголгүйчүүдийн хувьд бол арай ондоо. Тэгэхээр энэ дээр бол бас хариуцлагын тогтолцоо яагаад энэ хүүхэд ахаал одоо сонсголгүй төрөөд ийн гэдэг маань бас сонирхол татах асуудал л та. Та хэн блэ? Оюун чимэг. За оюун чимэг те. За оюун чимэг хариулт өглөө. Тэгэхээр эндээс санал хэлээсэн Баатар Жав. За Баатар Жав дараа. Энэ дээр бол бас төрөөс их том бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй те. Яагаад гэвэл төр энэний асуудлын талаар бас одоо өөрийн дэргэдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судлалын төвч гэдэг юм уу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо үндэсний хороо байх хэрэгтэй. Тэрүүгээрээ тэр дамжуулж энэ хөгжлийн бэрхшээлээс нь яаж хамгаалах вэ? Энэ хүмүүс бэрхшээл болцоод байна. Энэ болохгүй байхын төлөө тэр ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдгийг л төр
тэр байгууллагаараа дамжуулж хүргэж явах хэрэгтэй. Төрүүд ихгүй эрүүл мэндийн байгууллага бус байгууллагаар хүргэн гэдэг бол өөр. Яг өөрийнхөд иргэд тэр бүтцийг байгуулж чаад тэр бүтцээрээ дамжуулж энэ иргэдтэй юмыг хүргэдэг. Тэр иргэд нь төрдөө энэ чинь аюултай байна шүү. Энийг болиоч гэдэг асуудлыг төрд мессеж өгж явах юм бол энэ хамтын ажиллагааны нөлөөллөөр энэ зүйлүүд бол харьцангуй бага болох хэрэгтэй байна. Тэгэхээр энэ хөгжлийн эрүүл аюулгүй орчин амьдрах хэрэг гэдэг нь бүх монголчуудын хувьд яригдах хэрэгтэй. Ганц хөгжлөнтэй хүмүүсийн хувьд биш. Тэгэхээр өнөөдөр төрийн байгууллагуудын хариуцлага гэдэг юм одоо байхгүй болчихж шүү дээ. Өнөөдөр бид нар хотын зурхаанд 3-4 жил ад мичиг явуулж байгаа юм. Замынхаа одоо гудын салбайгаа засахтаа юм гялгар автомобиль тавьж, өвлийн үйлэрд манаас нь цас их ордог газар хальтгаа үүсгэж шүү дээ. Тэгээ хальтгаа үүсээд одоо гараа хугалж байгаа, хөлөө хугалж байгаа сүдэнд үйж тийм ээ. Замбраагүй барилгачлалт байна. Тэгээд нөгөө хотын хөдөлгөөнд одоо замбраагүй ордог эмчнэрийн буруугаас болж хөрснөвчлүүлж байгаа юм тохиолдол энэ. Тийм учраас төрийн одоо үйл ажиллагааг үйлчлэгийг бүх шатанд одоо хариуцлага болгож энэ иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах шаардлага байгаа. Заашгүй. Батулсан дараа тэгэхээр одоо Баатар жугаа хэлж штэ. Хороо байгуулын хүрээлэн судалгааны бүр юм ерөн зүгээр альва асуудлыг ингээд ярихаар шинжлэх ухааны үндслэлтэй тооцоо судалгаатай олон жилийн ингээд нөхцөл байдлыг судалсан судалгаан дээрээсээ тулгуурлаад энэ одоо асуудлыг яах вэ гэдгийг уул нь бол суур болгож авч явдаг тий. Гэтэл манайх юу хороо байгуулж юу судалгаа хүрээлэн байгуулахтаа байтугай хэдэн тоон хоорондоо зөрөөдөл тавих гэдэг шүү. Яаман зөрөөдөл, газрууд нь агентлагууд нь зөрөөл, статистикийн хорооноос гаргасан тоон зөрөөл. Өнөөдөр гэхтэл би за яалтчгүй л одоо улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний статистикийн хорооноос гаргасан тоогийн баригдаа гэж 99 мянгатай л тоог мэдээллээ. Гэтэл бусад мэдээллийн хөтөлбөрүүдээр бол энэ тэндээс авсан 120 мянга, 110 мянга, 118 мянга, 3, 5, 6 янзын тоо явж байгаа. Тэгэхээр энэ ер нь цаашдаа энэ хөгжлийн бэрхшээлтэй энэ нийгмийн нэг бүхэл хүмүүсийн нэг юм бүлэг бий болчлаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг бид нар яаж зохицуулах хэрэгтэй? Энэ зохицуултан дээр алдаа гараад байна уу? Нэг л учир шалтгаан байна. Тэгэхээр ер нь бол 2012 оны шинэ засгийн газрын бүтц бүрэлдэхүүн дотор хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам гэж нэр одоо ийм яам байгуулагдаад энэ дотор анх удаага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан хөгжлийн хилтэс гэж ийм бүтцийг бол байгуулсан. Энэ нь бол үнэхээр одоо оновчтой болсон гэдэг нь бол сүүлийн 3 жилийн хугацаанд төрийн бас байгууллагын хамтын үйл ажиллагааны үр дүнд ажилласнаар өнөөдөр бид нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлыг яриад эрхийн хуулийг өргөн барьж байгаагаар харагдаж байна. За энэ хуулийн бүтцэд бид бас дараагийн тавиад байгаа нэг асуудал бол сая яг Баатар Жавган хэлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал гэдэг бол салбар дундын асуудал учраас энэ асуудлыг бид нар ерөнхий сайдын дэргэд салбар дундын асуудлыг өсөн үндэсний зөвлөл одоо хороо бий болгоё гэдэг ийм зөвлөдүүдийг бол бид нар одоо хуулийн төсөлтөд оруулж өгж байгаа. За тоо баримт статистикийн хувьд бол хамгийн гол нь бид нар хамгийн эхлээд хөгжлийн бэрхшээлтэй хүнийхэн одоо тэр илрүүлж байгаа арга аргачлалаа бол бид нар маш тодорхой ойлгох ёстой. Одоо өнөг хүртэл бидний барьж ирсэн арга аргачлал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чадвар алдалтаар одоо тогтоож байгаа ийм аргачлал байгаа. Тэгвэл өнөөдөр бол бус улс орнууд бол хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийнхэн талаас нь ямар чадвар үйлдэл чадвар байна түн дээр нь түшгэлсэн ийм одоо олон улсын ангиллалыг бол бид нар хэрэгжилж байгаа. Тийм учраас цаашдаа ч гэсэн бид нар энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхаа одоо энэ илрүүлэх арга аргачлал дээр анхаарах статистик тоо баримтыг нэгдсэн байдлаар гаргах гэж байгаа. Тэгэд Монгол улсын хувьд бол бас хөгжлийн ер нь бол одоо гол баримталж байгаа тоо баримт бол бид нар үндэсний статистикийн хорооны тоогоо л одоо баримталж байгаа. За мөн тэгээд тэр олон янзын тоонууд гарж ийн гэдэг бол янз бүрийн байдлаар арга аргачлалаар гаргасан тоонуудаас бас яригдж байгаа. Гэхдээ бид бол одоо арга аргачлалаа нэг болгож болдгоо юм уу? Аливаа нэг талхыг хийхэд гэсэн нэг технологи алдахгүй бол нэг технологи зураг арга аргачлалын хувьд бол одоо бид нар бол эмнэлгийн одоо хөлмөрийн чадвар алдалтынхаараа тогтоож байгаа арга аргачлалаар байж байгаа. Жишээлбэл өнөөдөр халамжийн нийгмийн хамгааллаас халамж тэтгэмж авж байгаа хүний нэг тоо, эрүүл мэндийн амнаас эрүүл мэндийн тусламж үзүүлж байгаа нэг хүний тоо, боловсролын амнаас боловсрол хангаж байгаа хүний нэг тоо, төрийн бас байгууллагууд өөрсдийнхөө үйл ажиллагаа явуулж байгаа өрөөндөө гаргаж байгаа нэг тоо гэдэг иймэрхүү тоо байгаад байгаа. Тэгээ манай яамны хувьд бол бид нар бас эх жилээс одоо JICA олон улсын байгууллагатай хамтраад ерөнхийдөө бол бид нар яг
хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн статистик тоо мэдээлэлтэй болох ийм одоо судалгааны төслийг бол бас хэрэгжүүлэхээр эхлүүлэх гэж байгаа. Тэгээд бид нөл ямар ч байсан нэгдсэн байдлаар зөвхөн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэлбэр тоогоор биш, яг тухайн эрхийн зохицуулалтаар ямар асуудлууд байна гэдэг талаар хүртэл нэгдсэн тоо баримттай болох ийм бас нөхцлүүд нь бол бүрдэж байгаа. Тэгээд энэ дээр бол бид бас ажиллаж байна. Мэдээж энийг бол бид нэр одоо үндэсний статистикийн хороотой салбаруудынхаа яамдуудаа төрийн бас байгууллагуудаа хамтарч энэ тоог бол гаргана. За ямар ч гэсэн тоог нэг л гардаг болгочаасаа гэж ядаж хүсэж байгаа байхгүй. Энийг бол их олон жил ярьж байна доо. Тэгээд хаана асуудал нь байдгийг бас ингээл бүтц дээрээ байгаа, тогтолцоон дээрээ байгаа, төрийн байгууллагууд хоорондоо сүлжээ муутай байдаг гэсэн ийм л юмн дээр эцсийн бүлэгт очиж зогсчдгийг. За тэгэхээр би ер нь энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг та нар ерөнхий концепцийг нь бол би бас ингэж ойлгоод байна л да. Хамт олон дунд нь, нийгэм дунд нь, хүмүүс дунд нь тий. Одоо архиудаг архины хамааралтай болцсон дондох өвчтөй хүнийг жигсэн архиудаг адилхан хүн дунд нь биш, архиудаггүй 10 хүний дунд байлгавал тэр хүн илүү архинаас гарах магадaltaй гэж үздэг юм байлээ л дээ. Дангаах хуанда. Яг тэрнтэй адилхан магадгүй энэ хөгжлийн бэрхшээлтэй хүнийг адилхан тэр хүмүүс дотор нь байлгах биш, эрүүл хүмүүс дотор байлгаад дасан зохицох чадварыг дээшлүүлээд илүү одоо нийгэмшүүлвэл магадгүй одоо хөдөлмөрийн чадвар нь, оюуны потенциал нь нэмэгдэх ийм боломжууд бас бүрддэг бахаа гэж ингэж бодож байна. Тэгэхээр энийг би юутай холбож ярих гэдэг вэ гэхээр хөдөлмөр эрхлэлтэй холбоотой. Мэдээж амьдрчил байгаа хойно орлого олох хэрэгтэй. Орлого олохын тулд чаддаг, мэддэг зүйлээрээ хөдөлмөр хийх хэрэгтэй. Хөдөлмөрийнхөө хөлсөнд мөнгө олон тэрүүгээрээ амьдрна. Гэтэл бодит байдалтай бол хөдөлмөрийн насны одоо жишээлбэл 42645 хүн байгаа гэж үзэхэд 20.7% нь хөдөлмөр эрхэлдэм байна гэсэн. Тэгээ бусд нь яаж амьдрахын, яаж одоо энэ амьдрал хавгауданд татахын гэдэг бас ийм асуудал гараад байгаа байхгүй. Тэгэхээр хөдөлмөр эрхэлт дээр та бүхэн маань саналаа хэлээч. Тэр яг нийгмийн дунд ороод өөрсдийнхөө чаддаг имийг хийгээд явах тийм боломж нөхцөл нь юу байдгийг хин дарга илүү ярих бах тий. Хөдөлмөр эрхлэлтийн чойн арга дарга энэ дээр илүү яриач энэ одоо хүмүүсийг ажлын байранд зурчлаад үйл ажиллагаа явуулах гэхээр хамгийн эцсийн бүлэгт гардаг бэрхшээл нь юу юм? Тэгэхээр улсын хэмжээнд 99 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэж сая тоо гарч байна. Энэс 74 мянган нь бол хөдөлмөрийн насных гэж байдیں۔ 74 мянган иргэнээс 74 мянган иргэн нь бол хөдөлмөрийн насных байна гэдэг. Мэдээж хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээрээ бол 70-аас дээш доошод байгаа хэл та тий. Тэгэхээр Улаанбаатар хотын хэмжээнд бол 34 мянган одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөрийн насных гэж бол тоогоор гарч байгаа. Тэгэхээр ер нь бол зүгээр яг хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань нөгөө хөгжлийн бэрхшээлийнхаа хэлбэрээс шалтгаалаад тийм ээ ажлын байранд одоо тусгайлсан ажлын байр тэр хүнд эрэхтэй юу эсвэл жирийн иргэнтэй одоо зүгээр ажил олгогч байгууллага дээр аж ахуйн нэгж дээр очиод энгийн ажлын байранд ажиллах гэдэг бол харьцангуй ойлголт. Тэгэхээр зэрэг бид нар бол одоо хөдөлмөрлөлтийн байгууллагуудаас юу гэж үздэг вэ гэхээр аль болохоор аж ахуйн нэгж ажил олгогч байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг жирийн иргэнтэй байнгын ажлын байранд авах энэ хандлагыг нь бид нар өөрчлөх ёстой. Хандлагыг юу гэдэг бид нар юу гэдэг аж ахуйн нэгж аж ахуйн нэгж ажил олгогч байгууллагууд бол одоо ажлын байрны шаардлага гэж нэм тавина да. Жирийн иргэн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж ялахгүй ер нь бол ажлын байрны шаардлага тавина. Мэдээж ажлын байрны шаардлагыг бол ажил олгогч байгууллагууд бол өндөр тавьдаг тийм үү? Одоо ер нь бол иргэдэд 40-оос дээш насны одоо 40-оос доош насны тийм ээ хэл усны мэдлэгтэй ур чадвартай гэдэг энэ шаардлагыг тавихаар мэдээж хамгийн түрүүнд бол одоо юу гэдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг байнгын ажлын байранд авах ажил олгогч байгууллагууд бол тэр болгон одоо тийм одоо олон биш байдаг. Тэгэхээр бид нар ажил олгогч байгууллагуудын хандлагыг шалтгаанаа харин юу гэж тайлбарлах вэ? Ажлын байрны шаардлагад нийцэхгүй байна. Нийцэхгүй байна. Манайд хийж байгаа ажлын байрны шаардлагад нийцэхгүй байна гэсэн ийм одоо хариулт хэлж штэ. Тэгэхээр ажил олгогч хөдөлмөрийн тухай хуулинд байдаг штэ 111-т. Одоо юу гэдэг 25-аас дээш ажиллах хэвээр аж ахуйн нэгж байгууллагууд оронтой тутамдаа нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажилуулнаа. Авч ажилуулахгүй бол ажлын байрны төлбөр тийм үү? Төлбөр төлөх ёстой гэдэг. Тэгэхээр зэрэг ажил олгогч байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар жилээс доош хугацаанд хангах юм бол хөдөлмөрийн дэмжих сангаас урамшуул олгоно гэдэг мэдээж хөдөлмөрийн дэмжсэн ийм хуулийн заалтууд байна. Тэгэхээр ажил олгогч байгууллагууд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилуулахгүй ажлын байр төлөхөөсөө илүү тэр иргэнийг авч ажилуулаач хандлагаа өөрчлөөч гэдэг асуудлыг бид нар ажил олгогч байгууллагуудаа бол одоо мэдээж нөлөөлийн арга хэмжээ хийж байна л. За тэгтээ үр дүн жоохон тааруутай л байд юм байна. Үр дүн бол яг харьцангуй нэг үе бодвол бас үр дүн гарч байна. Мэдээж 100% юм бол байхгүй. Байхгүй байгаа тий. За. Та хэмлээ нэрэлээд. За. За би Алтан Завс гэж хүн байна. За. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоонд ажилладаг. Тэгэхээр яг энэ хөдөлмөр эрхлэлтийн ялангуяа одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал дээр бас
нийгэм бэлтгэр өнөөдөр ажил олгогчид байж тээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилд авъя гэдэг ажилд аваач гэдэг юм уу тийм юм орондоо тийм юу санал тавихлаа зэрэг нийтлэг тийм ойлголт гэдэг байхгүй хөгжлийн бэрхшээлтэй за уучлаарай манад нэг одоо үйлчлэгч ч юм уу шил угаагч ч юм уу тийм ажил байсан бид нар авцсан гэдэг байхгүй гэтэл юм биш бидний дотор чинь оюуны потенциалтай тодорхой хэмжээний одоо боловсрол эзэлж ийм их хүн байгаа байхгүй олон залуучууд байдаг тэгэхээр энэ дээр байж тээ хөдөлмөрийн яам байдаг гэсэн нь Эрхэн Баатар байгаа сайн хөдөлмөрийн асуудал харилцсан байгууллагууд дүүргүүдийн хөдөлмөрийн биржид уг нь бол бүртгээд байгаа. Гэтэл нийтлэг одоо юу бэрхшээл юун дээр вэ гэхэлэр яг нөгөө ажил олгогчид нийт ажил олгож байгаа нийт одоо массынхаа бас мэдлэг ойлголтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд дотор чинь бас боловсралтай боловсон хүчин байгаа юм шүү гэдэг энэ хандлагыг бас нэлээд сайн одоо нийгэм мессеж хэрэгтэй байгаа махаа гэж би. За тэнд нэг хүн саналаа. За шууд тайлбарлаа явчихцаа. Яарэ. Хөдөлмөр эрхлэлийн талаар ярьж байна л да. Хөдөлмөрийн хуулийн 111-р зүйлийн заалтыг ядан байгаа боловч тэр маань амьдралд ёстой хэрэгжихгүй байна. Яагаад гэвэл үйлчилгээ нэгдүгээрт одоо бидний саад болж байгаа нь бид сонсголын бэрхшээлтэй ч гэсэн бидний одоо хөдөлмөрийн бүтээмж бол өндөр байна. Хамгийн гол нь сургалт явуулах хэрэгтэй энэ ажил олгож байгууллагуудад. Одоо бидний хандлагыг өөрчлөх талаар мэдлэгийг ойлголт өгөх одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэхээр ийм шүү. Жишээлбэл сонсголын бэрхшээлтэй иргэдтэй харилцаанд ороход энийг ингэж ойлгоно шүү гэд ингээд сургалт явуулчвал яг тэр хандлагыг өөрчлөөд өгчвөл бид нар бол ажилд ороход цаад бэрхшээл байхгүй. За баярлалаа. Хин гэж хүн юус? Ганбаатар. За Ганбаатар гэж хүн байна тий. За Ганбаатар бол дэлхийн иргэдийн байгууллагаас төлөөлж ирсэн. За тэгэхээр бид нар бас өнөөдрийн нэвтрүүлэгтээ иргэд бол нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс иргэд гэж ойлгохоор нөгөө дүлий хараагүй тий одоо тэрэгцэртэй хүмүүс л гэж ойлгож хараад байдаг. Тэгэхээр Монголын аутизмын холбоо гэж бас байгуулагдсан юм байна. Яагаад гэвэл энэ шин тутам бас гарч ирж байгаа олон улсууд бол байдаг. Манай сүүлийн бол нэг 10 жил бас энэ асуудлыг ярьж байгаа нэг 120-130-аад хүүхэд бас гишүүнчлэлтэй ингээд байж идэг гэсэн. Тэгэхээр энэ алтан гэрэл гэж нэг эмэгтэй ирсэн байна. За тэгэхээр саналыг нь сонсч тий. Сайн байцгаана уу. Тэгээд Монголын аутизмын холбооны гүйцэтгэх захирал алтан гэрэл байна. Тэгээд түрүүн яг хөтлөгчийн маань хэлсэнчлэн Монголд одоо яг ингээд тэрэгэн цэртэй хараагүй дүлийн энэ иргэдээ бол хүмүүс хараад мэддэг. Гэтэл оюуны хүмүүс сэтгцийн нийгмийн харилцааны бэрхшээлтэй хүмүүс маань яхахгүй өөрсдийн дуу хоолойг хүргэж чаддаг учраас орхигдоод байдаг тал байдаг л да. Тэгэхээр аутизмын талаар бол яг сүүлийн 10 жилд ярьж байна. Тэгэхээр одоо би эрхийн хувьд бол энэ үндэсний телевизээр одоо бүх ард түмэндээ уриалж юу гэж хэлмээр байна гэхээр та бүхэн аутизмтай хүнийг ойлгодог болчих юм бол тэр та бүхний нийгэмд оруулж байгаа тэр хүмүүсийн нийгмийн эрхээ одоо эдлэхэд нь оруулж байгаа том хөрөнгө оруулалт юм шүү. Тийм учраас нийгмийн аутизмтай хүмүүс маань ямар бэрхшээл өгдөг вэ гэдгийг нэгдүгээр ойлгосоо гэж хүсэж байна. Хоёрдугаар хөдөлмөр аутизмтай гэдэг чинь тархины эмгэг тархины үйл ажиллагааны эмгэг энэ бол төрөлхийн байгаа. Тийм төрөлхийн байгаа. Тийм учраас ямар нэгэн олдмол дараа нь өрсөлдсөн сэргийлнэ гэдэг юм бол байхгүй л дээ. Яагаад гэвэл одоохондоо шинжлэх ухаан бас сайн тогтоож чадаагүй байна. Хоёрдугаар хөдөлмөр эрхлэлтийн асуудал гарсан учраас би нэг мэлчгийн ялангуяа аутизмтай хүмүүсийн тухайд бол оюун ухааны ч юм уу тийм ээ нийгмийн харилцааны тодорхой бэрхшээлүүд байхаас биш тулгуур эрхтэн бие эрхтний хувьд бол эрүүл саруулах хүмүүс идэг. Тэгэхээр энэ хүмүүс маань тодорхой тогтсон дэг жаягтай ажлын байранд бол хангалттай ажиллах хүчин чадалтай нөөц болно гэж бодож байгаа. Тэгэхээр бас энэ талын боловсон хүчин нөөцтэй зориулсан ажлын байрыг Монгол улс маань бас хитдээ бодод төлөвлөж гаргаж ирэх юм бол нэг ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн бие дагаад амьдраад явахс боломж нь нээлттэй болж ирэх болов гэж бодож байна. Тэгээд эцэст нь бас энэ аутизмыг зөв ойлгоход бас хүмүүс минь анхаарлаа хандуулад бас нийгэм маань зөвөр харж үзчихвэл бас их сайн болов гэж бодож байна. Баярлалаа. Тийм. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал буюу одоо энэ хүмүүсийн асуудал би хамгийн түрүүнд дайлангуй энэ олдмол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг юу гэж зөвөр иргэн үнийхээ хувьд харддаг уу гэхээр вирус саруул явж ирсэн л гів гинтл ямар нэг одоо нийгмийн амьдралд оролцож чадхаа болол нөгөө сайхан ажил амьдралтай найс нөхдөд байсан юм хязгаарлагдаад ингэж ирэхээр хамгийн түрүүнд сэтгэл санаа нь маш их хүнд цохилтонд ордог байх таа гэж боддог байхгүй. Тэгэхээр магадгүй энэ ийм хүмүүст хамгийн түрүүнд сэтгэл зүйн зөвлөгөө тусалцаа энэ эмгэгийн энэ одоо стрессийн тайлах энэ үйлчилгээ бол хамгийн их өгүүлэгдэж идэг байхаа. Гэтэл энэ нь байдгийн үгүй юм уу бараг л үгүй байх гэж би хараад байдаг. Тэгэхээр энэ дээр за гүнжилмаагч саналаа илгэж байна. Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр бас сая яриг гэж байгаа. Тэгээ наадах чи хэлнэ. Юу хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтэйг бол одоо сүүлийн жилүүдэд сая ярьж байна. Манай дээр бол хөдөлмөрийн яамд хөтөлбөр байна. Өөр одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн
хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр бодлогын бичиг баримт ямар нэг юм асуудал байхгүй. Тэгэхээр энэ бол хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтэй асуудал бол ганцхан хөдөлмөрийн яамны хөтөлбөрийн асуудал биш ээ. Нийгмийн тэр одоо бүх нийгмийн асуудал. Жишээлбэл би бол ингэж боддог. Одоо гадаадын хөрөнгө оруулагчид, дотоодын хөрөнгө оруулагчид, том компаниудад хүмүүс ажиллаж байгаад маш олноор хөгжлийн бэрхшээлтэй болж хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдаж байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болоод алдагдаад тэр хүн хөгжлийн бэрхшээлтэй боллоо. Одоо дотор хөдөлмөрийн хуулинд заагдсан тодорхой хэмжээний детгэлгээ аваад одоо тэр хөгжлийн бэрхшээл дээр орж штэ. Тэгвэл одоо хөдөлмөрийн хуулинд тухайн байгууллагатай хийж байгаа гэрээтэй Монгол улсын нутаг дэвсгэр дээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдаад хүн хөгжлийн бэрхшээлтэй болсон бол тэр хүний хөдөлмөр нийгмийн асуудлыг ажил олгогч өөрөө хариуцдаг байх. Энэ олон улсын жишгтэй байдаг. Энэ асуудлыг хэрвээ яах юм бол энэ олон ачаал бүгдтэй нэгдүгээр одоо нэг 111-тэй яваатай хоёрдугаар нөгөө хөгжлийн бэрхшээл рүү шууд явж орохгүй хамт олноосоо тасрахгүй ямар нэгэн байдлаар тэр ажил дотроо байж ийн гэдэг бол үлдсэн амьдралынхаа магадгүй одоо 60-70%-ийг амжилттай туулахтай энэ холбоотой байдаг. Тийм учраас энийг бол одоо бас төр засгаас анхаараасай. Нэгэнт одоо хөгжлийн бэрхшээлтэй болцсон одоо бус хүмүүс нь бол тодорхой хэмжээгээр одоо хөдөлмөр эрхлээд өөрсдийнхөө ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт нийгмийн итэг бол сэргсэн ер нь 18,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс чөлөө зах зээл дээр одоо өрсөлдөж байгаа. Тэгэхээр ямар нэгэн хамгаалалт өөрсдөө чаддаг юм аа хийгээд хуваараа хөдөлмөр эрхлэж энэ нь одоо бас их амжилт. Гэхдээ хамгаалалт байх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт албачих ёстой. Яг энэ дээр бол одоо анхаарах хэрэгтэй. Баярлалаа. За энэ чулуун долгор ихлээр саналаа хэлцээ. Хөдөлмөр эрхлэлээр бас нэмээд хэлчихье. Бид нар нөгөө хөдөлмөр эрхлэлтийн үйлчлэгээ судалгаа мэдээллийн үндэсний төвтэй хамтраад хөдөлмөрийн бирж ажиллуулад гишүүдээ бас ажил зүйчлж үзчихсэн л да. Тэгээ ер нь бол нэг амжилт багтаа байсан. Яагаад тэгэхээр гэртээ нөгөө удаан хугацаанд байсан хүнийг шууд ингээ ажлын байран дээр авчихаар хамт олондоо дасаж цогцож өгч чаддгүй, ажлын ачаал дийлдэггүй, нөгөө өглөө болгон өөрийнхөө тавар басдаг хүн чинь гинт өглөө болгон 8 цагт босоод ирэхээр ядардаг ч юм уу. Тэгэхээр яг дунд нь нэг хөдөлмөрт бэлдэх хин гээд хөтөлбөр байсан. Энэ хөтөлбөр ер нь маш хэрэгтэй. Энийг ер нь заавалчгүй эргээд бий болох шаардлагатай. Дунд нь нөгөө нийгэмшүүлээд баг багаар дасгаад гаргаад өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах тэр чадварт сурах. Тэгэхээр эн чинь нөгөө төрөний таны асуугаад байгаа сэтгэл зүй гэдэг юмтай ч бас яг хамааралтай болоод ирнэ. Тэр хөдөлмөрт бэлдэх үйлчлэгээний хүрээнд одоо нөгөө дэмжих бүлгийн ярилцлагууд ч юм уу одоо нөгөө жижиг сургалтуудыг бид нар одоо гишүүнчлэлтэй байгууллагууд бол бүгд л байгууллага дээр зохион байгуулдаг тий хараагүйчүүд сонсголынхан манайхан ингээд гишүүдийн дунд зохион байгуулаад ирэхээр эхний одоо 1-2 улсад 3 дахь дөрөв дэх улсаас бол ингээ айгүй өөрийгөө чөлөөтэй юу бодож байгаа юу хүсэж байгаа ингээ илэрхийлээд эхэлдэг л дээ. Эхний 1-2 сургалтын дээр бол ер нь дуурахгүй байжсэн. Тэгэхээр яг ийм нэг ийм өөртөө ихтэй болох өөрийнхөө өмнө зоригтой болох тэрнийг үе шатыг бий болох тийм дэмжих хөтөлбөр хэрэгтэй. Чулуун долгор Монголын тэрэгэнцтэй иргэдийн үндэсний холбооны тэргүүнээр ажилладаг. За Баатар жоо. Энэ дээр манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны бодлого бас байт юм л да. Энэ дээр юу гэж бодохоор зэрэг манай хүмүүс бол дандаа төрлөө ажил олгогчлоор хандаад байгаа байхгүй юу? Миний хувьд манай хувьд бол тий бид өөрсдөө ажиллах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бид. Яагаад гэвэл бид ямар бэрхшээлтэй болчихоо тийм ээ. Тэр бэрхшээл тэр тэргөө тохиолцоод цааш идэхгүй болсон гэдэгтэйгээ эвлэрээд тэгээд би цаашдаа яаж хөдөлмөрт зах зээлд орох ёстой гэдгээ өөрөө судлаад миний түрүү хэлдэг төр засгийн бодлого хэрэгтэй нэ гэдэг шиг тэр төрийг байгуулж өгсөн бүтцэн дээр бид нэр энэ дээр судалгаа явуулаад зах зээлд хүний бэлтгэх хэрэгтэй. Яагаад гэвэл бид нар энэ хөдөлмөр рүү орохын тулд одоо спортоор ярих юм бэл те сонирхон бэлтгэлийн дасгалжуулалтанд явна өндөр зэрэглэлийн дамжны шигшээ баг дорно гэдэг шиг шат чатаар ахна гэдэг би хөгжлийн бэрхшээлтэй болцсон чинь би ийм мэргэжлийг сонгох ёстой энүүгээр ингэ сурах ёстой ингэ дэвших ёстой тэгээд би төрд очиод ийм ажлыг хийж чадна гэдэг үнэлэмжийг батламжийг авцсны дараагаар бид нар хөдөлмөрийн зах зээл рүү одоо бидийг борлуулж өгөөч одоо бид ажилламаар байна гэдэг нөхцөлийг тавих шаардлагатай болчиход байна. Тэгэхгүйгээр бид яа хөдөлмөрийн 100% 11 гэж яриад идэв хүн рүү ажилд аваад гээд бидний ажилд авсан ажлын хүч маань шаардлага хангахгүй байна гэж бидний хэлдэг. Яагаад гэвэл бид нар бэлтгэдэггүй учраас хангаж чадахгүй байгаа байхгүй. За баярлалаа. Энэ дээр харамсалтай нь боловсролын яамны эрсдэлтэй энэ боловсролын тусалцаатай их холбоо. Тэгээ өнөөдөр манай хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань тэгсэн чи одоо бүгдээрээ гадаадд явж байгаа юм байна. Залуучууд маань мэргэжлийн сургалтын байгууллага руу эрүүл хүмүүстэй адилхан мэргэжлийн эзэмшгийн болцоо алга шүү дээ. Тэгэхээр энэ тохиолдолд чөлөө зах зээл дээр өрсөлдөж хөдөлмөр эрхлэнэ гэдэг бол бас тэрний хувьд хэцүү. Багаасаа одоо тусдаа яваад тэгээ шууд хөдөлмөрийн биржээр дамжуулаад ажилд орно гэдэг бол
маш том асуудал байхгүй юу. Тийм учраас боловсролын тогтолцоог мэргэжлийн боловсролыг олгож байгаа энэ одоо өнөөдрийн байдлыг өөрчлөхгүйгээр манай хөгжлийн бэлтгэл иргэдүүл ажилтаа болох боломжууд байхгүй. Хоёрдугаарт нийгмийн даатгалын байгууллага бол нийгмийн даатгалын шинжилгээ авдаг шүү дээ. Тэгэхээр ажил хийж байгаа хөгжлийн бэлтгэлтэй улсын хүнд шинэ мэргэжил эзэмшүүлэх үүргийг нийгмийн даатгалын газар хариуцах хэрэгтэй. Өнөөдөр энэ үүргээ юус хийдэггүй. Тэтгэврч тийм жодгоо сууждаг байхгүй. Тэгээд бид нар маш олон удаа санал тавьсан. Таар бол одоо ажил хийж байгаа хөгжлийн бэлтгэлд олж байгаа хүнийг шинэ мэргэжил эзэмшүүлэх юм санаачлал хийгээч гэж. Одоо бид нар халамжийн байгууллагын дэргэдэл нэг одоо сургалтын бодвол биш шүү тий. Тэрнээс биш одоо нийгмийн даатгалын газар санаачлал хийж байгаа юм байхгүй. За гэрэл энэ дээр энэ дээр ерөөсөө нэг л өгөр л байна л да. Түрүү нөгөө эрүүл аюулгүй амьдралд орчиход бас хөгжлийн бэрхшээлд баталгаа алга гэсэн. Энэ дээр ерөөсөө төрийн цогц бодлого, төрийн зөв бодлого өгүүлэгдээд байгаа. Өнөөдөр амьд явах баталгаа алга. Ямар бодлого жишээ? Одоо жишээлх юм бол за ингээ аваад үзье. Энэ агаарын бохирдол гэдээ харж ин тийм ээ. Өнөөдөр ямар эн чинь өөрөө хөгжлийн бэрхшээлийг бий болгоход би одоо гол үндэс болж байгаа. Жишээлх юм бол түрүүн тэрэгцэртэй иргэдийн тэргүүнтэй яриа сууж байгаа тэгжсэн. Нэг хэсэг автомашины аваараар тэрэгцэртэй те осол гэмтэлд орсон хүний тоо ихсэн бол дараа нь нөгөө бичил уурхаа нөгөө нинжа нараас те осол аваарт орж тэгсэн чинь одоо сүүлийн үед болохоор барилгаас болж осол аваарт орж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Энд чинь өөрөө нөгөө бодлого буруу явагдаад байгаа гэл нэг илрэл бид нэр хөгжлийн бэрхшээлийн тоо нэмэгдээд байгаа. Тэгээ хөдөлмөр эргэлт ч гэсэн яг үнэ цогцоор нь юмыг хардаггүй. Жишээлх юм бол хөгжлийн бэрхшээлтэй хүнийг сургалтанд хамрагдуулаад орхичдаг. Гэтэл хараагүй хүнийг мэрэгжил олгочоод тайгаа бариад тэр хүн гэрээсээ ажлын байран дээр очих сургалтын зааж өгөхгүй бол эргээл нөгөө хүнийг хамааралтай хэвээрэн. Бизнес эрхлийн заачаад борлуулалтын дэмжихгүй бол хэвээрэл ингэсэн үг. Тэгэхээр ерөөхдөө бас ингээд асуудлыг бид нар ингээд ярихаар эргээл нөгөө төр засаг бодлого руу орчоод байдیں۔ Би ямар бодлого гэж асуугаад байгаа нь тэр гарцаад ер нь айгүй сайн ярих хэрэгтэй байхгүй. Ямар бодлого өгүүлэгдээд байгаа, ямар үйл ажиллагаа биднэрт өгүүлэгдээд байгаа. Юу байхгүйгаас бид нар өнөөдөр ийм байдалд хүрээд байгаа гэдгээ илүү сайн тод том руу ярьж өгөөч. За. Цэрэн бунцэг. Тийм ээ. Жишээл хөгжлийн бэрхшээлтэй урд нь эрүүл ажил эрүүл хүн байж хөгжлийн бэрхшээлтэй болчихгоот нь хөдөлгөөн цалингаас улсын хороо гэж байсан. Тэрний харьяа байнгын хөрсгөж. Одоо л одоо энэ зэрэг үндэсний төвийн суурь нөхгүй. Тэрэнд яадаг байсан бэ гэхэлэр үндсэн ажлыг хийж чадах байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Тэрэнд очиж мэрэгжил эзэмшүүлдэг. Одоо жишээ одоо энэ яг тэр бодлого төрийн бодлого тэр явагдаж байсан байхгүй. Гэтэл нөгөө бодлого нь байхгүй болсон. Тэгэхээр яг энэ орон зай өгүүлэгдээд угаасаа хэрэгтэй байсан байна гэдгийг гарч ирээд байна шүү дээ. Тэгэхгүйгээр бол одоо жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрийнх нь бэрхшлээс нь шалтгаалаад тэр хүн тохирсон заавал тийм тусдаа сургалтууд байх нь шаардлагатай байна. Зайшгүй тийм ээ. Ойлголоо. За цэдэн бол миний бодлоор бол сая энэ чуулга уулзалт болж өндөрлөө. Энэ чуулга уулзалтын үеэр Монгол улсын засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнийн эрхэд суурилсан хуулийг өргөн барьж байна. Энэ хуулийн дотроо бид бол маш их том заалтыг ингээ оруулсан байгаа. Яагаад гэвэл сонсголын бэрхшээлтэй иргэдийн их хил маань дохионы хил. Тийм дохионы хилийг хуульчлах ёстой. Хуульчлснараа бид 3 том ажлыг хийж чаднаа. Яагаад вэ? Хүний унган хилэн дохионы хил учраас. Нийгэмд харилцаанд орох чинь дохионы хил байхгүй болохоор бид ингээд нийгмийн бас нэг харилцаанаас ингээд саад татхар учруулж байна. Жишээлбэл одоо эмнэлгийн хөдөл ороход бид дохионы хил мэдгүй эмчтэйгээ харилцаанд орохоор маш их бэрхшээлтэй байдаг. Дохионы хилийг харин үйлчлэлд өгчүүл бидний ажил нэг алхамч гэсэн өргөжлөн гэж бодож байна. За баярлалаа. За тэгэхээр бид бас түрүүн зурсгаа яриад өнгөрлөө. Энэ нэвтрүүлгийн бие бас нэг гол хэсэг нь юу байгаасаа гэж хүссэн гэхлээр урьдчилан сэргийлэх асуудал. За яг мэдээж хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүсийн нийгмийн асуудал, тэдний хамгааллын асуудал, тэднэрт одоо үзүүлэх халамжийн асуудал угаасаа байх ёстой, байсаарч байна, цаашиж байх болно. Тэгэхээр тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй болохгүй байхын тулд яах юм бэ гэдгийг би яах ёстой бэ гэдгийг бодоод олохгүйсэн л да. Тэгээ гэмтэл сонгох судлалын үндэсний төвийнхэнд хандсан манай нэвтрүүлэгт ороод ядаж танаа гэмтэл сонгох судлалын үндэсний төвөөр үйлчлүүлэгчдийн нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг яриад өгөөч. Энэ юунаас илүү их шалтгаалсан юм юмнууд гардыг бэ гэдгийгээд за тэгсэн харамсалтай нь бол нэвтрүүлэгт орох боломжгүй гэсэн. Гэхдээ тоо баримтаа бол өгсөн. Тэгэхээр энэ тоо баримтыг үзүүлээд тэгээд ер нь цаашдаа ийм одоо хөгжлийн бэрхшээлтэй хилэгдэх энэ хүмүүсийн тоог нэмэгдүүлэхгүй байх
нөхцөл байдлын талаар тийм ээ хэдүүлээ бас ярих зүйтэй байхаа. Нэгэнт нөгөө хүн үдсэн тууснаа дээрээ л тулгуурлаж ярьдаг, туршлага болдог гэдэг шиг та нар маань бас энэ дээр бас их сайхан оновчтой санаа оноо хэлэх байхаа гэж бодож байна. За ингээд дараагийн сурвалжлагыг мэдээллийг үзье. 14 онд гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламж хүлээн авах тасгаар 86382 хүн осол гэмтлийн улмаас яаралтай тусламж авсан байна. Осол гэмтлийн шалтгааныг сүүлийн 5 жилийн дунджаар авч үзэхэд бүх төрлийн унаж гэмтсэн тохиолдол 13%, хүчирхийлэл дөрцөн 1938%, зам тээврийн осол 1537%, амьгүй механик хүчин дөрцөн 1403%, халуун дулаан бодис дөрцөн 5.8% эзэлж байна. Харин хэвтэн эмчлүүлэгчдийг өвчний оншоор навч үзвэл тархины гэмтэл 19.7%, өвдөг шилбэний гэмтэл 1341%, түлэгдэл 1036%, ташаа, дунд чүмэг, түнхний гэмтэл 9.6%, яс булчингийн болон холбоос эдийн өвчин 825%, гэмтлийн үлдэс 862, төрөлхийн согог 588%, хэвлийн хүндийн эрхтний гэмтэл 552%-ийг тус эзэлдэг байна. За гэмтэл согог судлалын төвд хандаж эмчилгээ үйлчилгээ авж байгаа хүмүүсийн тоо баримт гэвэл 14 оны байдлаар бол 86,000 гараа явчихсан. 86,382 хүн байна гэж байгаа 14 он. Тэгэхээр эдгээр хүмүүсийн хичнээн нь яг одоо бидний хэлдгээр бол групп тогтоолгож магадгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн игнэр рүү орж байгаа вэ гэдэг бол бас өөрөө анхаарал татсан асуудал. Тэгэл одоо ийм хүмүүсийн мэдээж одоо нэг үзүүлэгчтэй халамж үйлчилгээ үзүүлнэ. Гэтэл энэ их хөдөлмөрийн насны, нөхөн үрж үеийн насны энэ цөөхөн монголчуудынхаа ихэнх хэсгийг нь бид нар халтарж унаад түнхээ одоо арцаг ясаа хуглаад тий халтарж унаад тархиараа гэмтэл аваад тархины оюун санааны гэмтэлтэй болоод ингээд байх нь айгүй жоохон харамсал төрүүлээд л байгаа юм л да. Тэгэхээр энэ тоог бол би хувьдаа маш өндөр тоо байна л гэж харсан. Тэгэхээр энэ дээр юу н яах ёстой юм бэ гэдэг дээр бүгдээрээ товчхон бас саналаа хэлье явчих. За баясгалан. Тэгэхээр миний бодлоор бол ерөөсөө хамгийн түрүүнд нийгэм Монгол улс одоо даяараа хариуцлагыг л маш их сайжруулах хэрэгтэй. Нэг автобусны жолооч одоо хариуцлагагүйгээсээ болоод одоо нэг осол аваар хийхэд одоо 2-3 хоногийн өмнө тийм осол гарлаа шүү дээ. 10 хэдэн хүнийг нэг доор гэмтэйгээл 1-2 хүнийг дайраал алж идэг ч гэдэм үү те. Тэр жолоочийн хариуцлага гэж юу вэ? Тэр бааз, тэр автобусны үйлчилгээ эрхэлж байгаа компани хариуцлага хаа вэ? За түүнээс гадна одоо ингээл манайх ч жилийн 4 удиралтай орон. Тэгэхэд одоо зам гудамж талбайг янзалж байгаа нэгэл амар гялгар пилтан гараад авчаал зам тавьчихдаг. Тэрэн дээр нь үл мөсдөөл хүмүүс халтарж унаал хүл гараа бэртэйгээл тэр тарих толгоогоо гимтэйгээл. Энэ бол ерөөсөө тэр замын стандартыг хангаж ажиллаж байгаа тэр замыг одоо ч ашиглалтанд хүлээж авч байгаа тэр байгууллагуудын хариуцлагагүй үйл ажиллагааны за тэгээд одоо энэ орон нутаг хотын дарга нарын хариуцлагагүй үйл ажиллагааны үр дагавраар л одоо чинь энэ их осол гэмтэлтэй энэ их бэрхшээлийн хүндрэлтэй байдал бол бий болж байна. Тэгэхээр ерөөсөө хариуцлагыг маш их сайжруулах хэрэгтэй нийгмээр. Тэгэхгүй бол одоо бид нар зүгээр нэг ойлголоо. Хамгийн гол юм хэлсэн санаа нь хариуцлага. За өөр тэндээс за та хэмлээ Батурж лөө. За Батурж. За би энэ олон зөвжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хамгаалах өдөрт өөрийгөө саналыг нэмэрлэе. Ер нь сая мэдээ гарч ийн гэмтэл сохын эмнэлгээ. Ер нь бид нар бол одоо зэрлэг нийгмийн бойндуудаа одоо амьдарч ийн гэж ойлгож болохоор ийм нийгэмд амьдарч байна. Тэгэхээр миний хувьд бол одоо яах вэ гэхээр энэ амьдралдаа заягдмал эрхэнтэй захирагдаж амьдрах ёстой. Нэгэнтээ тийм заягдмал амьдралаар л явж байгаа юм чи. Одоо харин амьдарч явах хугацаантаа сая гүнжилмаа хичээлж байна 18,000 хөгжлийн бэрхшээлтэй ирээд баялаг бүтээгчдийн тоонд ороод явж гин гэж байна. Энэ хүмүүсийн үүднээс харахад бидний энэ хийж байгаа энэ баялаг бүтээж байгаа энэ ажил үйлс мэрэгжил одоо өөрсдийнхөө одоо ур чадвараараа хийж байгаа юм энэ нийгэм таниулах хэрэгтэй байна. Тэтгэр тэтгэмж халамж гэж ярихаасаа илүү энийг таниулах. Энийг таниулах үүднээс би өнөөдөр бол өөрийгөө хийж байгаа ажил үйлс өөрийгөө эрхэлж байгаа хөдөлмөрийнхөө хүчээр өнөөдөр баялаг бүтээгчдийн дэмжих холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдчод явж байна. Тэгээ би удирдах зөвлөлдөө хандаж энэ саналаа тавьсан. Тэгээ манай хамт олон энийг сайхан хүлээж аваад улсын хэмжээнд одоо хөгжлийн бэрхшээлтэй баялаг бүтээгчдийг одоо дэмжих үндэсний форум гэдгийг зохион байгуулад
одоо энэ Мишель Экспо дүнжин гарав гэх том худалдааны дөвүүдэд одоо ялангуяа шинэ жил цагаан сараар бидний бүтээсэн юмнуудыг ойлголоо. Тий, ер нь бол баялаг бүтээж чадж байгаа хүмүүс бол бидний бахархал болсон хүмүүс байгаа. Тэр дундаа бид нар зүгээр эгэлж ирийн хүн айгүй сайхан шинэ спорт юу байдгийг тийм ээ ингээд бахархам үс бүтээснийг харах сэтгэл догтлохоос илүү магадгүй хин нэгнээс ямар нэг юмараа тэр дутуу мөртлөө энэ хүн яаж ингэж чадж байна гэдэг тэр бахархам амжилтыг тэр сайхан одоо хийж чадсан тэр сэтгэлийн тэнхээгийг бид нар харахаараа илүү бахархдаг л да. Мэдээж энэ бол бас л хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрсдөө одоо нийгэмдээ зориулж чадж байгаа тэр өөрийнхөө хүнд байдлыг даван туулж чадж байгаа тэр бол сэтгэлийн тэнхээ нь харагддаг. Үнийг бол хүлээн зөвшөөрдөг. Энийг бол бид нар бас нийгэмд түгээн дэлгэрүүлэх ёстой. Батарч ах бол бас тэрний төлөөлөл байгаа учраас бас танаа хамт олонд бас баяр хүргье гэж бодож байна. Тэгэхээр саяны яг ярьсан дээр түрүүний одоо нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог нэмэгдүүлэхгүй байх тал дээр ямар зүйлийг анхаарах ёстой гэдэг дээр илүү саналаа хэлээч гэж би хүсэж байна л да. За чулуун доллар. Ер нь бол нэг хөгжлийн бэрхшээл гэдэг маань хэсэг цөөн бүлэг хүмүүст тулгамддаг нэг тусгай асуудал биш. Ер нь бол бүхэл хүн амьдралынхаа туршид тодорхой нэг хэмжээгээр хөгжлийн бэрхшээлтэй болж байдаг. Санаандгүй гараа хэсэглээ таны хөдлөх чадвар тодорхой хэмжээнд алдагдж байна. Энэ бол хөгжлийн бэрхшээл. Ханаа төрдөг. Энэ бол бас хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа нэг хэлбэр. Хүн болгон одоо хөгшөрдөг, тийм ээ, хөгшрөөд ирэхээр хөл гар нь мууддаг, хараа мууддаг, сонсгол мууддаг. Энэ бол бас хөгжлийн бэрхшээлийн нэг хэлбэр. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг бол тусдаа асуудал гэж авч үзээд тусдаа бодлого хэрэгтэй, тусдаа ажил болгоод тусдаа төсөв зоон гэж төсөв одоо төлөвлөнө гэж ярьж хэрэггүй. Зүгээр л энэ байгаа одоогийн хэрэгжүүлж байгаа бүх бодлоготой бүх хүмүүсийг яаж хамруулах уу гэж бодоод төлөвлөө явах юм бол энэ орчин маань бидний ажиллаж амьдарч байгаа орчин маань эрүүл, аюулгүй хүмүүнлэг нийгэм болно. Тэгээ энэ дэр нэг олон улсад барьж ер нь дэлхийн нийт барьдаг нэг бодлого байдаг л да. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэр тухайн нийгэмд нь чөлөөтэй одоо нийгмийн харилцаанд нь оролцоод нийгмийн үйлчлэгийг аваад нийгэмдээ бүрэн дүүрэн оролцож чадчихвэл тэр нийгэм өөрөө эрүүл, аюулгүй бүх иргэдтэй хүртээмжтэй сайхан нийгмээ гэж хэлдэг. Ялгарлалтгүй нийгэм гэж үздэг. Тэгэхээр ийм л нийгэм бий болох юм бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоо нэмэгдэхгүй. За ихэн Хуамын өвчл Батулам дараас асуухад байна. Хөдөө орнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо бас цөөнгүй байдаг тий. Байлангаа би зүгээр амьдрал дээр иймэрхүү юм сонсч байсан да. Бүр аймгийн сумын бүр одоо баг дээр бол нэг бөрөнгийн гэр дотор л нэг хатвчанд хөөрхий гэсэн нэг ийм хүүхэд байж л байдаг. Бараг л цус ойлтолт их байна тийм ээ. Өөр одоо юу гэдгийг төрөлхийн ийм хүүхдүүд ингээл хэний ч хайхралт халамжгүй ингээл байж л байдаг. Тийм хүүхд бол бараг л айл болгонд байгаа даа гэсэн ийм юм ярьдаг л да. Энэ бол статистик тоо бол би яриаггүй. Тэгэхээр ер нь энэ улсын хэмжээнд яаж хүртэж ажиллаж идгийг зүгээр нөгөө л яг халамж үзүүлдэг гэхээсээ илүү тэр нөгөө далд байгаа, нуугдмал байгаа нийгмийн амьдралд оролцож чадахгүй байгаа тэр хүмүүсийг хүртэж ажиллаж байгаа талаас нь таалаж. Тэгэхээр нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань одоо 30 гаруй хувь нь бол Улаанбаатар хотод 60 гаруй хувь нь бол одоо 21 аймагт байна гэдэг ийм судалгаа гарсан байдаг. Тэгээ сүүлийн үед ч гэсэндээ тэр одоо хөгжлийн бэрхшээлийн ерөнхий төрөл хэлбэрээр нь бол хамгийн түрүүнд одоо хөдөлгөөний бэрхшээл дараа нь бол оюун ухаан сэтгцийн бэрхшээл бол орж ирж байгаа. Өмнө нь ингэж оюун ухаан сэтгцийн бэрхшээл бол ийм дээшээ бол орж ирдгүй байсан. Сүүлийн үеийн одоо яг энэ судалгаанаас статистик судалгаанаас бол ингэж одоо гарч ирж байгаа. Тэгээ ялангуяа бол хөдөө орон нутагт одоо сүүлийн үед бол одоо мал аж ахуй эрхлэлтээ унаа техник их хэрэгэлдэг болсон. Үүнтэй холбоотойгоор одоо осол гэмтэл бас л нэмэгдээд ирсэн. Мөн одоо хурдны замууд одоо зам сайжрахын хэрээр осол гэмтлүүд бас нэмэгдээд ирсэн. Ийм асуудлууд бол байгаа. За тэр одоо хүүхдүүдийн хувьд бол ялангуяа одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд бол ялангуяа яг таны хэлснээр хөдөлгөөний бэрхшээлтэй, оюун ухаан сэтгцийн бэрхшээлтэй хүүхдүүд бол нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд бол нэлээд давмгай байх ийм талууд бол байгаа. Тэгэхээр ер нь бол бид нар сая ярьлаа. Ер нь хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэн хөгжлийн бэрхшээлтэй болохгүй байна гэхэд энэ хамгийн гол нь боловсролын асуудал. Энийг бид нар хүүхэд ахуй үеэс нь боловсролынхын системд ингэж болно, ингэж болохгүй. Энэ бол ийм байдалд хүрдэг. Өшөө дээрээс нь одоо бид нар бол дандаа осол гэмтлийн асуудлыг ярьлаа. Өнөөдөр дараагийн асуудал бол эрүүл зөв аж төрөх, амьдралын зөв дадаг шившил гэдэг бол дараагийн маш их хүч төрж ирсэн асуудал байна. Өнөөдөр жихрийн шижин диабетес болж маш их олон хүмүүс хөлөө тайруулж нүд нь одоо харалган болж байна. Дараагийн зүрх судасны
хөгжлийн системийн өвчнөөс болж маш их одоо хүмүүс харвалт өгч, саажилт өгч, хөдөлгөөний бэрхшээлтэй болж байна. Ийм одоо янз бүрийн хавдраас болж маш их олон хүмүүс одоо бас одоо хөдөлгөөний бэрхшээлт болох ийм талууд байна. Тийм учраас энэ бол нийгмээрээ, нийтээрээ боловсролын болон яавал бид ийм болохгүй байх тал дээр одоо бүх нийтээрээ энэ л бол урьдчилан сэргийлэх одоо ийм асуудлыг бол бүгдээрээ чиглэл авч ажиллах ийм зайлшгүй шаардлагыг зааж байгаа. За, нэвтрүүлэг бол 1 цагийн турш улс орон дээр шууд дамжин үзэгчдэд хүргэлээ. Өнөөдөр бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болж өндөрлөж байна. Ер нь бол улсын хэмжээнд олон чуулга уулзалтууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах энэ асуудлаар бол одоо олон уулзалтууд, ярилцлагууд, нээлттэй ийм бодлогод бас явлаа. Тэгэхээр ер нь бол цаашид Монгол улс цөөхөн хэдэн иргэдийнхээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог